1984 он Pressure Luck хэмээх алдар телевизийн шоуны сонгон шалгаруулалтанд оролцохоор нэгэн ирсэн нь Майкл байлаа. Тэрээр энэ шоунд үнэнхүү дуртай нэгэн бөгөөд зөвхөн шалгаруулалтанд орохын тулд Ohio мужаас Калифорни хүртэл 3 хоног зарцуулж продюсер Биллд зориулан шоуны бэлэг тэмдэг бүхий дурсгалын зүйлс хүртэл авчирчээ. Майкл агааржуулагч засварын ажил хийдэг бөгөөд зуны улиралдаа зармигны машин жолооддог жирийн нэгэн л юм. Гэвч түүний шалгаруулалт нь гинтийн байдлаар тасалдах ба туслах ажилтан Сильвия түүнийг хуурамч нэр ашиглан бүртгүүлснийг хэлчихсэн бөгөөд үнэн хэрэгтээ Майкл товлсон цагаасаа хоцорсон өөр нэг оролцогчийн оронд орсон болж таарав. Ингээд түүний жинхэнэ нэрийг мэдсэн даруйда тэд дөрмийн дагуу түүнийг хөөж явууллаа. Харин продюсер Билл Майклийн хүсэл тэмүүллийг үнэлж байсан ч дөрмийг зөрчих аргагүй байсан харамсаж байхад сонгон шалгаруулалтын захирал Чак иймэрхүү сэжигтэй этгээдийг нэвтрүүлэгт оруулах нь байж боломгүй хэрэг хэмээн эрэс эсэргүүцэв. Яг тэр мөчөд гадаа нэгэн хачиргалтай чимээ гарч Билл цонхоор хартал Майкл энэ хүртэл зармигны машинаараа ирсэн бөгөөд одоо машин нь бүр эвдэрч асгачгүй болсон байлаа. Ийхүү Майклийн энэ цуцшгүй тэмүүллийг биширсэн Билл шийдвэрээ өөрчилж түүнд олигтойхон хувцас өмсөөд маргааш өглөө шоунд ирэхийг даалгалаа. Үүний дараа Майкл хуучин хувцсны дэлгүүрээс гоёмсог хүрэм авахар очих ба үнэн залтайгаар шууд л нэг товчийг нь таслан аваад эвдэрсэн бараа хэмээн худалдагчид итгүүлээд хямдруулаад авчихдаг. Маргааш өглөө нь Сильвия, Майкл болон бусад оролцогчдыг дагуулan студиэр аялал хийлээ. Тэд зураг авалтын талбайнуудыг сонирхсны эцэст шоу болох тайзанд ирлээ. Майкл ч яхав тайзны ард юу болдгийг сонирхон сэмхэн шагаахыг оролдоно. Удалгүй оролцогчдын нэг өрөөнд суулгаж ээлжээ хүлээнгээ нэвтрүүлгийн үзхийг зөвшөөрлөө. Нэг их удалгүй Сильвия, Майкл болон өөр хоёр оролцогчдыг дуудаж тайзны ард хөтлөгч Питертэй танилцуулав. Ингээд 3 оролцогч суудлаа эзэлж үзэгчдийн халуун галах ташилд ор зураг авалт үргэлжлэлээ. Хөтлөгч Питер тоглогч бүртээ ярилцсан хошигнож уур амьсгалыг зөөлнө. Нэвтрүүлэгт өмнөх өдрийн ялагч Эд болон шинэ оролцогч Жэни нар оролцож байлаа. Майкл эхэндээ сандарч байсан ч өөрийн ажил болон гэртээ түүнийг үзэж суугаа гэр бүлийнхээ тухай ярьж амжив. Дараа нь Питер нэвтрүүлгийн дүрмийг дахин санууллаа. Асуулт асуухад товчлуур дээр хамгийн түрүүнд дарсан хүн хариулна. Бусад оролцогчдод түүний хариулттай санал нийлэх эсвэл өөрийн хариултыг өгч болно. Зөв хариулт бол 3 эргүүлэлт, зөв хариулттай санал нийлбэл 1 эргүүлэлт авах бол, буруу хариулт бол хоосон үлдэнэ. Эхний асуултанд Жэни хариулж, залуус түүнтэй санал нийлснээр бүгд эргүүлэлтийн оноотой болов. Харин 2 дахь асуултын үеэр Майкл хөтлөгчийг ярьж дуусгаас өмнө товчлуураа дарж буруу таамагснаар оноо авч чадсангүй. 3 дахь асуултыг Эд зөв хариулж, бусд нь түүнтэй санал нийлснээр дахин бүгдээрээ оноогоо нэмүүллээ. Эцэст нь 4 дахь асуултанд Майкл зөв хариулж чадлаа. Дараагийн үе эхлэхийн өмнө богино завсарлага авав. Майкл уцаар ярихыг хүссэн ч Сильвия үүнийг дүрмд хориглдог болохыг тайлбарллаа. Завсарлага дуусмагц Питер оролцогчдын суудлыг эргүүлж аврах том самбарыг харуулв. Энэ бол янз бүрийн шагналтай нүднүүд бүхий том дэлгэц бөгөөд гэрэл санамсаргүй байдлаар нүднүүдийг гүйлгэн гэрэлтүүлнэ. Харин тоглогчид товчлуур дээр дарж гэрлийг зогсоож буусан шагналаа авна. Мөн өрсөлдөгчөө дампуурах нүд дээр буулгахын тулд ээлжийн алгасаж болох байв. Ингээд хамгийн бага оноотой тоглогч эхэлдэг дүрмийн дагуу Майкл ч эхний ээлжинд тоглохоор болов. Ийхүү Майкл самбарлуу гүн төвлөрч өмнөх үед хойцсон 2 эргүүлэх хэрэгээ ашиглав. Эхлээд тэр $2,000, дараа нь $1,500 болон 1 нэмэлт эргүүлэлт хожлоо. Гэвч харамсалтай нь түүний 3 дахь эргүүлэлт шоуны бэлэг тэмдгийн нүдэн дээр бууж хожсон бүхнээ алдахад тэрээр өөрийн ирэхгүй хараалын үг хэлчихнэ. Ийхүү гэр бүлийн шоунд хараалын үг оруулахыг хоригддаг тул нэвтрүүлгийн багийнхан ч ихээхэн таагүй байдалд орхон тэр. Мөн тэд бичлэгийг шалгаад засварлах боломжгүйг ойлгож зөвхөн тэр хэсгийг дахин бичгээр шийдлээ. Харин продюсер Билл хэрэв Майкл дахин дүрм зөрчүүлээд түүнийг нэвтрүүлэгт оруулсан хэрэгээр өөрөө буруутгаас имиж эхлэв. Майклд сануулга өгөхөд Майкл ч даруй урьдчилалтгүйла. Дараа нь Эд, Жэни нар тоглож $4,000 хожих
хооронд Майкл энэ завшааныг ашиглан цамрын гэрлийн хөдөлгөөнийг сайтар ажиглан судалж байв. Дахин завсарлах болоход Сильвия оролцогчдыг ариун цэврийн өрөөрөө дагуул явлаа. Майкл аргаа баран Сильвиад өнөөдөр охиныхон төрсөн өдөр хэмээн итгүүлж удацдах зөвшөөрөл авч чадав. Гэвч харамсалтай нь хинч уцаа авдаггүй бөгөөд Майкл ч дахин хараалын үгсээ урсгаж орхив. Завсарлах дуусч оролцогчид үлдсэн эргүүлэлтээ хийхээр буцаж ирэв. Хамгийн бага оноотой байсан Майкл дахин эхэж тоглох бөгөөд энэ удаа тэрээр довчлуурыг яг зөв цагт нь дарж $13,000 болон нэмэлт эргүүлэлт хожив. Энэ үед нэвтрүүлгийн багийнхан догдож биелж өөрийнхөө шийдвэрээр бахархаж байлаа. Харин Майкл ээлжээ алгасгаас татгалзаж үргэлжлүүлэн тоглосоор байв. Тэрээр үргэлж нэмэлт эргүүлэлт өгдөг нүднүүд дээр буулгаж байлаа. Хөтлөгч Питер түүнд бүх зүйлээ алдаж магадгүй тул түр завсарлахыг зөвлөсөн ч Майкл хэд тогтолсондоо зогсохыг хүссэнгүй. Тэрээр дахин тоглосоор $20,000 төрж шоуны шин дэд амжилтыг тогтоов. За ийхүү үзэгчдэд шинэ баатраа алга тагшин дэмжиж байсан ч нэвтрүүлгийн багийнхны догдлол аажмаар эргэлзээгээр солигдож эхэллээ. Бийл хэд их санаа зовсондоо сурталчилгааны завсарлага авч Питерийг өрөөндөө дуудав. Продюсерийн өрөөнд нэвтрүүлгийн багийнхан Питер Майклийн талаар ямар нэг буруу зүйл байгааг хэлэх ба мөн тэд Питерийг статистик магадлалын талаар ярьж түүнийг айлахыг хүслээ. Ингээд завсарлага дуусч зураг авалт үргэлжлэхэд Питер өөртөө хэд итгэлтэй тоглогчд эцэстээ хэрхэн бүхний алдцыг тухай түүхүүдийг ярьж эхлэв. Гэвч Питер хичнээн их анхаарал өгсөн ч Майкл тоглолтоо үргэлжлүүлэхийг хүссээр л байлаа. Ингээд биелж хөөрхий улам их сандарч Чак руу залган Майклийн хэн болохыг яаралтай судалгыг даалгав. Учир нь тэрээр ямар нэгэн ловер төрсөн байж магадгүй хэмээн айж байлаа. Нэвтрүүлэг үргэлжилж байх зуур Чак Майклийн мэдүүлгийн хуудсыг хайж олсон ч утасны дугаараас нөөр зүйл байсангүй. Тэр даруй дугаарлан залхатал нэвтрүүлгийн өөрийнх нь утасны дугаар болохыг олж мэдэв. Дараа нь тэрээр сонгон шалгаруулалтын бичлэгийг үзэж байгаад өнөөх зайрмагны машиныг нь гинт саналаа. Тэр даруй Чак зогсоолд ирэх машиныг хайж олоод цонхоор нь хартал дотор нь олон төрлийн үнэмлэх машины дугаар видео хурцгууд байгааг олж харав. Энэ хооронд студид Майкл $40,000 хожоод байлаа. Нэвтрүүлгийн багийнхан ч бүр сандарч тоглоомыг зогсоох талаар бодож эхэлсэн ч Ловерцэн гих баримтгүйгээр үүнийг хийх боломжгүй байв. Майклийн хожил $50,000-ыг давсны дараа Питер дахин завсарлага зарлав. Удалгүй Чак Майклийн машинаас авсан бүх бичиг баримттайгаа өрөөндөө иргэн ирлээ. Тэндээс Лайл Робертс гэсэн нэртэй нэрийн хуудас олж Чак түүн рүү шүүхийн ажилтан мэт дүрсгэн залгав. Тэрээр Майклийн эсрэг гаргасан шүүхийн хориглох тушаалын талаар асуухад Лайл түүнийг санхүүгийн пирамид схемээр ловер хийдэг байсан хэмээн дурдав. Ингээд Чак илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг оролдоход Лайлч түүнийг шүүхийн жинхэнэ ажилтан биш гэдгийг гадарсан тул Чак ч уцаа тасалж орхив. Дараа нь Чак видео хурцгуудыг шалгалаа. Эхэндээ гэр бүлийнхэн л бичлэгүүд гарч байсан ч удалгүй тэрээр эдгээр бичлэгүүд дээр шоуны хуучин дугааруудыг дарж бичсэнийг олж мэдэв. Шоуны ямар хэсгүүдийг бичсэнийг анзаарсны дараа Чак студид буцаж ирээд Майклийн хэрхэн тасралтгүй хожиж буйг ажиглав. Тэрээр Майклийн нүдний хөдөлгөөнийг даган харж түүнийг гэрлийн хөдөлгөөний хэв маягийг цээлжснээс болж довчлуурыг хизээ дарахаа мэддэг болсныг сайн их ухаарав. За ингээд энэхүү нууцыг олж илрүүлсэн Чак нэвтрүүлгийн багийнхантай нэгдэж сүүлийн 3 эргүүлэлтийн бичлэгийг хураахыг хүсв. Тэр Майклийн нүдний хөдөлгөөнийг болон хэрхэн эрт баярлаж буйг нь зааж өгөв. Харин айсандаа зочирдсан биел гэрлэн санамсаргүй биш. Ердөө 5 төрлийн хэв маягтай болохыг хүлээн зөвшөөрлөө. Ингээд хөөрхий биел Чак чиний зөв байж Майкл үнэхээр зайлт итгээд байж хэмээн харамсан хэлхэн тэр. Дараагийн завсарлагын үеэр Сильвия бусад оролцогчдод нэвтрүүлгийн логотой цамцууч уучлалгүй. Учир нь Майклийн хэд урт үргэлжилсэн тоглолтоос болж тэдэнд тоглох боломж олдохгүй байгаа шүү дээ. Сильвияг завгүй байх зур Майкл сэмхэн тэрүүгээр эргэлдэж байгаад гэрлүүгээ залгахад эхнэр нь уцаа авав. Эхнэр нь түүнтэй ярихдаа дургүй байсан ч охинтой нэруулж төрсөн өдрийн мэнд хүрэхийг зөвшөөрөв. Гэвч завсарлах дуусныг илтгэх хонх дугарахад тэрээр яриагаа таслахаас өөр аргагүй болоод эргэн хартал шоуны бэлэг тэмдэг бүхий хувцастай хүн түүнийг ажигласан
зогсож байгааг олж мэдэв. Энэ хооронд нэвтрүүлгийн багийнхан юу хийхээ ярилцсан маргалдаж байлаа. Хэв маяг цээжлэхийг Ловер гэж үзэх боломжгүй тул тэд Майклийг өөр аргаар зогсоох хэрэгтэй болжээ. Тэдний яриаг хөтлөгч Питерийн дуудлага тасалж гэрийн тоглогчийн эргүүлэлт гэдэг дүрмийг сануулхад энэ нь ч багийнханд Майклийг ялагдуулах ганц арга мэт санагдав. Үүний дараа Питер тусгай хэсэг бичүүллээ. Тэрээр олон нийтэд хандан нэвтрүүлгийн түүхэнд анх удаа нэг дугаар хит дутаж шүн болтол үргэлжиж магадгүйг тайлбарлав. Майкл одоогоор бараг $70,000 хожоод байсан бөгөөд түүнд дахин хийх эргүүлэлтүүд ч үлдсэн байлаа. Тэрээр дахин тоглож бага зэрэг мөнгө хоцсны дараа Питер гэрийн тоглогчийн эргүүлэлтийн цаг болсныг зарлав. Энэ нь Майклийг үзэгчдийн дундаас санамсаргүй нэг хүнтэй хослуулж гэрлийн заасан мөнгөн дүнтэй ижил хэмжээний мөнгийг тухайн үзэгчч мөнгө хожин гэсэн үг байв. Тэрхүү азтай хүний нэр Майклийн ширээнд ирэх картанд байсан бөгөөд тэрээр картыг нэгээд Лайлийн нэрийг хараад зочирдох нь тэр. Харин Майкл маш их төгссөн ч анхаарлаа төвлөрүүлж товчлуурыг яг зөв мөчөд дарж чадлаа. Ингэснээр тэрээр Хавайн 5 хоттой тансаг зэрэглэлийн амралтын газар руу явах ирэх хожив. Мөн Лайлч мөн ижил хэмжээний шагнал авахыг зарлав. Яг тэр мөчөд тайзны гэр шууд Майклийн нүүрэн дээр тусч хэдэн секунд түүнийг сохолоход тэрч гомдолж дахин завсарлага зарлуулав. Энэ хооронд телевизийн шүлжээний гүйцэтгэх захирал студид ирж нэвтрүүлгийн багийнхантай уулзлаа. Тэрээр тоглоомыг ердөө 5 хэм маягтай програмчилсан дуурлаж Майклийг хэн оруулсныг асуухад бийлж гэж аймхаагаар худлаа хийж үүнийг чаг хийсэн хэмээн гүтгэждэг. Харин студид Жэни Сильвиатай маргалдаж шоу Майклд онцгой хандаж байна хэмээн үзэж байлаа. Харин Майкл ээдэд хандан шоуны удирдлагууд түүнийг зориуд сандаргаж байгааг учир нь картанд бичсэн хүнийг тэр таньдаг болохыг хэлв. Гэвч ээдэд үүнийг тохиолдол гэж бодсож Майкл эргэлзээр байлаа. Ингээд ээд ч мөн Майклийг ямар нэг буруу зүйл хийж байгаа эсгэд эргэлзэж эхлэв. Хит сандарсан Майкл тайвширхаар алхаж яваад утас байхгүй болсныг олж мэдлээ. Гэтэл Чак түүнийг шахаж хэн рүү залгаад байсныг нь асуухад Майкл сандран студиэс гүн гарлаа. Тэр машиндаа нуугдсан боловч цоож нь эвдэрсэн байхыг олж энэ талаараа хамгаалагчтай ярихыг оролцсон ч түүнийг үл томсорлоо. Мөн Майкл эргэн тойрны хартал хаасайгүй цагдаа нар байсан тул тэднийг өөрийг нь барихаар ирсэн хэмээн бодож эхлэв. Ингээд хэсэг хугацаанд гадуур явсны эцэст тэрээр дотгош буцаж орохоос өөр аргагүй болжээ. Гэтэл тэрээр буруу хаалгаар орж санамсаргүйгээр өөр нэвтрүүлэгт орчихдог ба хөтлөгчч түүнийг зочин гэж бодоод суухыг өрөв. Майкл зүгээр л гэр бүлтэйгээ өглөөний цай авахыг хүсдэг. Гэхдээ үүнийг хийх цорын ганц арга бол тэднийг зурагтаар үзэж байхад дэлгэцэн дээр гарах явдал хэмээн ярив. Мөн сүүлийн хэдэн сарын турш хийсэн бүх зүйл нь охиныхоо төлөө байсан гэдгийг ч хэлээд авдаг. Харин энэхүү ярилцлагыг Сильвиа тасалж Майклийг эцэст нь зөв студ руу нь буцаан авчрав. Энэ хооронд Чак багийнхантайгаа уулзахаар очиод бийл түүнийг бүх зүйлд буруутгасныг мэдээд сэтгэлээр унахын тэр маргаан дэгдэх гэж байтал нэг ажилтан орж ирэн үзэгчид Майклийг үндэсний баатар мэд үзэж түүнд үнэхээр хайртай байгааг хэлв. Хэрв тэд ухаалаг тоглож чадвал үүнийг олон нийтийн анхаарлыг татах сурталчилгаа болгон ашиглаж болох байлаа. Мөн захиралтч энэ санаа таалагдаж тэд энэ дугаарыг Америкийн хамгийн азтай хүн хэмээн сурталчлан цацгаар тохиролцлоо. Ийхүү нэвтрүүлэгч цааш үргэлжилж Майкл хожсоор л байлаа. Харин Чак ширээндээ буцаж ирэн ганцаараа уйлж авч явсан хуцаа харав. Тэрээр сүлд залгасан дугаар руу дахин залгахад Майклийн эхнэртэй холбогдлоо. Удалгүй Майклийн хоцсон мөнгө $100,000 давлаа. Нэвтрүүлгийн багийнхан ч баярлаж байтал Питер Майкл зориулсан тусгай дуудлага байгааг зарлахад тэд хөшөж орхив. Чак Майклийн эхнэрийг шууд эфирт холбоход тэрээр нөхрөөд оромжилж түүний заль мэхнээс залгаснаа хэлв. Мөн гэрлэлтэд цоцлуулах бичигт гарын үсэг зурхыг шаардаад уцаа тасалжхан тэр. Ингээд студид нам гүм ноёлж Питер хүртэл юу хэлхээ мэдэхгүй болжээ. Майкл ч сандарсандаа суудлаасаа босч тэд дахин завсарлага авав. Ийхүү нэвтрүүлгийн багийнхан ч өөмж хин ийм зүйл хийснийг олохыг оролцсон ч дууны техникч биелээс л гарын үсэгтэй зориус авсан хэмээн хэлв. Харин редактор энэ хэсгийг хасаж тоглолтыг үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн боловч Сильвиа Майкл буцаж ирэхээс татгалзаж байна хэмээн мэдэгдэв. Ингээд Билл түүнтэй уулзахаар очиж бид чиний юу хийж байгааг мэдэж байгаач зогсоож чадахгүй. Хэрэв мөнгө авахыг хүсэж байвал тоглоомоо дуусгах ёстой гэдгийг хэлв. Мөн Билл түүнийг од үндэсний баатар гэж дуутахад Майкл эхнэртэйгээ эхлээд ярихыг зөвшөөрвөл буцаж очино хэмээн
зөвшөөрөв. Гэсэн ч эхнэр нь уцаа авсан ч түүнтэй ярих зориг хүрсэнгүй. Ийхүү дуудлах хэлгүүгээр нэвтрүүлэгтээ буцаж оров. Дараагийн үед Майкл ээлжээ ээдэж шилжүүлэхэд үзэгчдэд түүний энэ сайхан сэтгэлийг алга ташин дэмжсэн бол харин нэвтрүүлгийн багийнхан зочирдон хүлээн авав. За ингээд уурандаа багтарсан биел өнөөх дурсгалын зүйлээ хаг цохих ба тэд энэ дугаарыг зөвхөн нэг удаа цацаад түүхийг нь үрд дарахаар тохиролцлоо. Эд Jenny нараа тоглосны дараа ээж дахин Майкл дээр ирэхэд түүнд ганцхан эргүүлэлт үлдсэн байх ба тэрээр энэ удаа нүдэ анаад довчлуурыг дарахаар шийдлээ. Эндээс үзэгдэл солигдож 2-7 хоногийн дараа гэр бүл нэвтрүүлгийг үзсэн. Охин нь инээж харин Майкл уурлан зурагтыг унтраагаад охиноос сургуульд нь хүргэж өгөв. Харин эхнэр зурагтыг буцаан хасаахад Майкл бүх мөнгийг хоцсон байв. Дэлгэцэн дээр Питер түүнээс мөнгөө юунд зарцуулах талаар нь асуухад Майкл мэдэхгүй байна хэмээн хариулж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За манайхаа энэхүү кинон бодит түүхээс сэтгүүлсэн бөгөөд Майклийн тоглосон дугаарын дараа нэвтрүүлгийн багийнхан самбарт 27 шинэ хэв маяг нэмж оролцогчдын хожих мөнгөний дээд хэмжээг $75,000 болгож хязгаарласан юм байна шүү. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжгээ. Битгий мартаарай.